Өглөөний минь би нэг жоохоолаа. Наадвал чи энд тавьчих болно даа гэж тий. Энд гаргаж ирээд тавьчих. За нэг сарын 22-ноос гайг болчихор юм байна да энэ гадаа хүүтэй. Ер нь бол мэдээ хүүтэй онж байгаа юм байна. Өчигдрийн лайвыг устгацсан тэгээд би бас урдан таа хүнд бас ярьж байсан. Сайн ч вэ, муу ч вэ альва нэгэн хүний нэр усыг дурдсан, нэр төрд халдсан тиймэрхүү яриа орсон бол тэр лайвыг устгачдгийг. Ер нь бол хүнийг ямар ч хүнийг шүүх, гутаах, ирэх хинт ч байхгүй. Би бол яг ийм зүйлийг баримталж явдаг хүн. Цаад хүн нь ямар ч муу хүн байсан, ямар ч нүгэлтэй хүн байсан бид нэр усын дурдаж амьдрал ахуйн гутааж ингэж олон нийтэд зарлаж ингэж суух ирэх бидэрт байхгүй. Гэм буруутагийн шүүийг гэвэл тэр шүүх хууль нь шүүдгийн байгаа биз. Бузар нүглийн төлбөр нь авдгийн байгаа биз. Зүгээр нэг жирийн дурын хүн бусдын амьдрал нэр төр ажил төрөл гэр бүлийг дураараа гутаад суух ийм ёсгүй юм. Бидний жоохон ийм хүн болгон ийм жоохон ухамсарын жоохон ч гэсэн хилтерхийтэй байгаасай л гэж. Ухамсарын хүн байхын бас нэг мөн чанарын жоохон ч гэсэн хилтерхийтэй байгаасай гэж. Тийм учраас тэр нэр ус элдв далайн орсон энэ юуг устгачдээ. Яагаад би ингэж сүрхэн амтан болоод байна гэхэлэр би өөрөө олон жилээр өөрийгөө доромжлуулж гутаалгаж ингэж явж ирсэн учраас хүнд доромжлуулах, хүнд хараалгаж зөвхүүлэх ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Тэр зовлонгийг би өөрөө сайн мэддэг учраас. Одоо нэг хэдхэн хоногийн дараа миний төрсөн өдөр болох нь дээ. Манайхын энэ миний төрсөн өдрийг санаж байгаа хүн байна уу? Би та бүхний нэг ой санамжийг шалгаадах юм. Би хэдэн сарын хэдэн төрсөн бэ гэж. Бэж тэр олон жил болсон бол миний төрсөн өдрийг мэдчихэж байгаа да. Ихийн хэвлэгээс унаад 53 өвлийг үзэж байна да. Би өвлийг яг дүн хүүтнэр, дүн өвлийн хахир хүүтнэр төрсөн хүн байгаа юм. Сүглэх юм ба. Нэг сар 21 гэж юм. Дүн өвлийн хахир хүүтнэр төрсөн тэгээд 53 өвлийг л үзэж байна да. Баяна санаж нэг сар орой. Тэгээд нэг олон жил нэг их амьдралыг туулсан юм шиг санагдж байгаа мөртлөө одоо л нэг 53 ширхэг өвлийг л үзэж штт. Тэгэхээр хүний амьдрал ахархан байгаа ч 53 хүн ширхэг өвлийг л үзэж байна. 53 удаа л цагаан сар үзэж байна л гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр нэг хүний амьдрал юу вэ? Ийм л байгаа байхгүй юу? Та бүхэндээ хэлэхэд энэ бусдын бузруулайг буян нүглийг бити шүүж агараа гэж. Жохон ухаан суугаад ирэхлээр ер нь болдгийг. Шал дэмий мийчээс юм байна да гэж. Жохон ухаан суугаад ирэхлээр. Би ч гэсэн бас нэг хэдэн жилийн өмнө хиламаа билүүдээл бузар усуудтай нийлж бузар болоод явж л байсан. Асад хүмүүс рүү дайраал давчлаа. Тэгтээ тэр нь ховрол доо. Тэг хязгааргүй хэмжээгүй тийм байгаагүй л дээ. Тэгтэл ер нь одоо бол огт тийм хийхэ болиё гэж хин нэг өнрөө дайрхаа болиё. Яхих хөрхийтэй. Бас л нэг мууч бай, сайнч бай. Амьдрах гэж яваа юмтай. Мууч бай, сайнч бай. Хөөер нь одоо энэ бүх нүгэлт үлдээ амьд явахын төлөө л хийдэг шүү дээ. Бүх юмаа. Тэр хулгай зэлгийгээж, тэр лөөрөөч, тэр худлаа үнийг ярихаач тэр амьд үлдэхин төлөө л хийждэг. Хөрхий тэрний ядарсан амьд үлдэх арга л тэр юм. Зөвлөө манай жижиг маамаа энэ ойрлоод байгааз. Одоо хөөрхий яах вэ? Энд чинь дутуу төрсөн амьтаа шүү дээ. Тэгээд одоо бас нэг үе бодвол бас нэг 2 сар болох гэж шүү дээ. Дутуу төрсөнтэйг нийлээд бас нэг нь алаг ороод ирээд нэг 2 сар болох гэж байгаа юмтай. Ахан чаагүй том залуу болчихсон одоо тэнд унтаал байна. Нэг тийм ийм сонин нэг юм байдаг шүү дээ. Ер нь ингээд ажиглаад ахад нэг гим зэмгүй амьдрна гэдэг нэг ойлголт байгаа. Гим зэмгүй амьдрна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таг чимээгүй амьдралыг хилдэг юм байл. Ер нь бол одоо жишээлбэл зөв буруу юуг ч харсан нүдэнэд өнгөрдөг. Ямар нэгэн байдлаар шудрах ч юм уу, шулмын ч юм уу, ямар нэгэн авир яаш гаргадаг. Ер нь их хуваа хичээсэн хар толгоогоо хар амиа бодсон, бусдад анзаарахдаггүй, амьд байгаа, амьсгалж байгаа ч мэддэхгүй, тийм амьдралыг чинь ер нь гим зэмгүй амьдрал гэдэг юм байлээ шүү дээ. За тэгээд ингээд альва нэгэн хүнд туслах байгаа ч юм уу, гай болж байгаа ч юм уу, нэг иймэрхүү буцтай харилцаа үүсгэж байгаа. Үгүй. Миний хүч өнөөдөр ямар эцсэрчээ. Тийм амьдрал чинь л ер нь олон хүмүүсийн хараанд өртөж янз янзаар дуудагдах тэр шалтгаан болдго юм байл. Тэгээ миний хувьд яг тий нөгөө тэр гим зэмгүй амьдрал гэдэг хардлагагаа удаад амаа хамхиад нүдэнэд ингээд амьдрч чадахгүй л үнэ л дээ. Буруу юмны хажуугаар нүдэнэд бузар юмны хажуугаар хараагүй юм шиг сонсоогүй юм шиг ингээд яваад чадахгүй л дээ. Гэхдээ чадхал байх л та. Тэгээд ингээд багаасаа ийм хачин шудрах юм шиг, шудрагч юм шиг ийм зан бүр ингээд зүрхэнд сэтгэл суудсан учраас энэ чинь бүр ингээд багтаа суудсан ийм зан чанар байхгүй юу? Би одоо ингээд нэг ийм ядарсан хүүхд багтаа л ингээд ангийнхаа ядарсан ч юм уу энэ тэнд ийм хүмүүсийг дээрлэж байгаа, мэрлэж байгаа тийм аягүй хүзий яддаг, өмнөөс нь ор зодж нүдэлдэг. Тийм нэг дээрлэх үү, онгороо, сагсуу, баярх уу, тийм бярарх уу, том биерээ эдэр дээрлэхдээ тийм хүүхдүүд аягүй дургу тийм хүүхд байсан шүү дээ.
Тэгээ тэрнээсээ болоод айгүй их тэгж хүн амтантай муудалцдаг, барьдаг, өөрөө тэгээд ихэнхдээ зодуулж нүдүүлдэг. Тийм л хөвгд байсан. Муу юмыг, буруу юмыг үзэж чаддаггүй. Ерөөс ам болдоггүй. Нэг ам нь болдоггүй гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тийм ам нь болдоггүй тийм хөвгтөл байсан. Залуу байхдаа ч тийм байсан. Тэрнээсээ болоод тэгээд бас л нэг ер нь зөв явна гэдэг бол амар хэцүү зүйл. Хүмүүс ингээд хэл чимээгүй харсан чараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг гэж амьдраад байдаг гэдэг нь маань амьдралынх нь өөрийнх нь буруу хөвшил байхгүй юу? Ерөнхийдөө ингээд зөв бодолтой, зөв үйлдэлтэй ийм хүн бол маш их олон тэр хэдэн мянгаараа сөргөлж идэг тэр буруу усуудын тэр бозруу усуудын дургу хөргөж явдгийг ер нь бол. Яагаад гэвэл энэ амьдрал дээр олонхоороо ер нь буруу амьдралтай, буруу бодолтой ийм байдаг учраас зөв юмыг үзэж чаддаггүй. Ер нь олуулаа зөв бодолтой, зөв шудраг зан авиртай байсан бол зөв юм чинь өөрөө ялаа гараад ирнэ шүү дээ. Ялаад гараад ирдэг байхгүй юу? Зөв хүн бол айгүй их тийм олонний талархлыг, олонний шаашаалыг хүртэж явна шүү дээ. Даанч нөгөө буруун дэндүү олон байдаг учраас буруу амьдралтай, буруу бодолтой усууд нь хэтэрхий их байдаг учраас зөв дуурах, зөв амьдрах хэдэр бол нүгэлт явдаг шиг харагддаг байхгүй. Нүгэлт байдаг шиг. Одоо намайг ингээд зүйл бүрээр ингээд яаж гутаах уу гэж ингэж бодож идэг хэдэн зуун усуд байдгийг шүү дээ. Би бол тийм айхтар алдартай хүн биш шүү дээ. Их мөнгөтэй ч хүн биш. Нэг ингээд юу гэдгийг гавьяа шагналтай нэг атгалаад над нэг алтан газч байхгүй шүү дээ. Нэг тайзан дээр гараад дуулж муулаач ч юм уу те. Ингээл байсгийгээл барааны реклам тоглоод идэг ийм өдөр болгон хүмүүсийн нүдэнд өртөж идэг ийм хүн биш шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг ингээд ямар нэгэн аргаар гутаах, доромжлох гэж хүлээж идэг. Миний лайвыг ч тэр, миний постуудыг ч тэр хүлээж идэг хэдэн зуун усуд байдаг шүү дээ. Юу санаа. Би өөртөө шадлаар болохлоо л байгаа. Тэгээд цөөрөө л байгаа. Тэгсэн мөртлөө гарч ирэл идэг. Одоо тэр нэг 5,000-ийн 5К-гийн гуйлгчин гэдэг энэ үг идэр чинь бол уг нь бол ухаантай хүмүүс бодсон бол ухаантай хүн бодсон бол энэ нэг тийм хавдар шархны ч юм уу эсвэл гал төмрөөр гэр орноо алдсан ч юм уу те. Одоо энэ бүр хэдэн саяын үнэлгээтэй энэ хандив тусламжууд бүр фэйсбүүкээс салхаа байлаа шүү дээ. Тэрийг байртай болгоё, энийг хагалгааны төлбөрийн төлд энийг амьдралтай болгоё гэдэг бүр хэдэн саяын ийм үний дүн ярьчихсан ийм тусламжууд бол дүүрэн биш тийм фэйсбүүк дээр. Миний тэр 5,000-ийн асуудал бол уг нь бол жоохон ухаантай хүн бол энэ хүн нэг ганц удаа нэг ийм юм байлгүй яах вэ гэж бодохоор ганц удаа нэг 5,000 төгрөгийн асуудал яриул ярина шүү дээ. Одоо зүгээр нэг имлэгийн оншилгоо, амун оншилгоо, зүгээр имлэгийн. Зүгээр нэг амун оншилгоо чинь 20,000 шүү дээ. Одоо жишээлбэл чиний өвчнийг тоочч чинь өвчнийг тоожих, аль эмнэлэг дээр очих, ямар эмчилгээ хийх вэ гэдгийг зөвлөгөө 20,000 шүү дээ. Тэгээ боддоо. Бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Ямар ч эмнэлэг дээр очисон одоо ингээд юу гэдгийг нэг юм өвчний оншоо тавиулаад тэр чинь аман шүү дээ. Аппарат биш. Аппарат эмра ч юм уу одоо юу гэдэг рентген энтергээ явах тэр чинь үнэн дээр эмра чинь 350 явчихж шүү дээ. Зүгээр нэг амаа онцлохоо хурж ирээд итгэхэд зөвлөгөө авсан гэж 20,000 төгрөг төлдөг байхгүй. Бид нар тэр бүр хууль ёсны бодсон шүү дээ. Тэгэхэд би энэ амьдралын зөвлөгөөг сүүлийн 8 жил хийчих шүү дээ. Тэгтээ 8 удаа биш шүү дээ. Бараг өдөр болгон шүү дээ. Хүмүүсийн амьдралын зөвлөгөөг өдөр болгон шахам хийж байгаа шүү дээ. Энэ зөв амьдралын энэ харилцааны, энэ имчилгээний, энэ нуруу нуусны өвчин, энэ
харилцааны хүүхдийн хүмүүжлийн энэ хосын харилцааны энэ зөвлөгөөг би өдөр болгон шахам 8 жилийн хугацаанд өгж байхад би нэг ганц удаа 5,000 төгрөгийн тусламжтай тэр чинь ярихад энэ тийм нүгэлтэй юм уу? Тийм нүгэлтэй асуудал уу? Зүгээр би одоо энэ пэйжийг хаагаад төлбөртэй групп нээвэлнэ шүү дээ. Би өөрийгөө коуч гээл харилцааны коуч гээл тэгээд сарын 100,000 гарч юм уу 300,000 гарч юм уу сарын төлбөр нь 300,000 гэдэг би групп нээвэлнэ шүү дээ. Дагаад ороод ирэх усуд байж л байгаа. Сараа болгон жижигхэн групп дотор юм ярина гэд. Гэтэ би тэгээгүй юм. Яшигдаа үгөө үнэлээд явах уу? Өөрийнхөө үгийг үнэлээд явах те. 5,000 төгрөгөн дээр намайг одоо хүртэл мэрсээр л биш. Дөнгөж өчигдөр хүртэл бас тийм л байсан шүү дээ. 5,000 авах уу мах уу гэх. Энэ би өөрийнхөө л үнэлсэн миний мэдлэг, миний энэ цаг зав өдөр болгон гаргаж идэг, фэйсбүүк дээр гаргаж идэг, пэйж дээр зориуд гаргадаг цаг заваар би 5,000 төгрөгөөр үнэлсэн шүү дээ. Тэгээ энэ тийм буруу зүйл үү? 50,000 биш шүү дээ. 500,000 биш. 50,000, 500,000 биш, 5,000. Хайрцаг тамхины дүн шүү дээ. Нэг хайрцаг тамхины дүн. 5,000 төгрөгөөр бид дэлгүүрээс юу авдаг вүлээ? Та 5,000 төгрөг аваад дэлгүүрт орлоо да юу авах вэ? Тэгэд би 8 жилийн энэ хөдөлмөрөөр 5,000 төгрөгөөр үнэлэхэд одоо хүртэл хэдэн зуун улсууд намайг доромжилсоор л байна. Өөрсдөө ч бодоод байгаа байхгүй. Өөртөө юу ч хийдэггүй, хүнд ч нөлөөлдөггүй. Энд чинь нөлөөлөх хөө штэ. Энэ 188,000 хүн яах гэж намайг дагаад байгаа. Ягаад гэвэл би энэ хүмүүст нөлөөлдөг учраас эдгэр ч намайг хизээ дайв их үү? Одоо юу ярих бол эдгэрч хүлээж шít нөлөөлж байгаа учраас. Огт юм хийдэггүй, хин нэг хүний амьдралч ч бай, эрүүл мэндч бай, асуудал бэрхшээлч бай, ямар ч нөлөөлдөггүй хүн гинт гарч ирээ 5,000 төгрөг яривал хинч ч очих штэ. Тэгвэл тэр хүн рүү дайрах нь зөв штэ. Гэхдээ чи юу хийчээд ямар гавьяа байгуулчаад юу 5,000 төгрөг хаанаас юу яриад байгаа ингэж ярьж болох байхгүй юу? А над шиг ингээд баг Монгол улсын тал нь намайг танино. Бүгдээрээ би шилэхгүй тал нь намайг таньж байгаа. Энэ хүн бол юм ярьдаг хөөн гэж. Баг би бариач гэхээсээ илүүтэйгээр зүгээр ярьдаг, лайв хийдэг гэдгийг л илүү олон улсад мэдж байгаа. Миний бариачийн ажлыг бол би хингэд мэддэггүй шүү дээ. Та чинь бариач байсан юм уу гэж бүр гайхаад иддэг шүү дээ. А зүгээр энэ фэйсбүүк дээр ингэж юм ярьж идэг, янз янзын юм ярьж идэг юм хүн гэдэг. Тэгэхээр ийм байдаг байхгүй юу? Айгуу санаа. Тэгсэн мөртлөө одоо ингээд огт танихгүй, мэдхгүй маш олон улсуудын хандив яваад байгаа биз дээ. Маш их хандив явж байгаа шүү дээ. Энэ хандиваар баяждаг усч байгаа шүү дээ. Одоо энэ фэйсбүүк онлайн дөөр бол бүр өстө их адгаа алдсан шүү дээ. Олон энэ хүмүүсийн зовлон дээрээс мөнгө олдог. Одоо энэ хандивын аян чинь нэгэн төрлийн ашигтай бизнес болцсон шүү дээ. Энд чинь бүр хэдэн жилийн өмнө тэр зариг эмээний үед л энэ чинь бизнес болцсон байсан. Зариг эмээн чинь одоо бүх юмнуудыг бизнес болгож гаргаж ирсэн. Сэтгүүлчийг хүртэл төв өмтөн болох аргыг зааж өгсөн. Тэр нэг хаалттай гэрээгээд. Тэгээд альва нэгэн тусламж үйлчилгээ одоо энэ хандив энэ нэг хагцал гуниг дээрээс мөнгө босгож болдго юм уу гэдгийг ч гэсэн гаргаж ирсэн шүү дээ. Энд чинь яагаад гэвэл тэр хандив өгж байгаа улсуудын тоон байдаггүй, нийт дүн нь байдаггүй, дүнийг аудит ч юм уу ямар нэг юмар нэгтэлдэггүй, шалгадаггүй. За одоо жишээлбэл нэг 100,000-ын нэг хуучин байранд орлоо, нэг өрөө байранд орлоо гэж бодоход цаана 150 сая ч юм уу. Цаана 100 саяын нэг 30 м квадрат байранд оруулчихлаа гэж бодоход цааталт нь 150 сая ч юм уу, 200 сая ч юм уу, 300 сая ч юм уу хэдэн төгрөг цугларсныг хинч шалгадаггүй, хинч тэрийг тоодаггүй.
Зүгээр нэг алгаад ашаал нэг 7 хоног болох уу? 7 хоног ч болохгүй шүү дээ. 2-3 хоног болоод хүмүүс мартчихдаг. Энэ чи амар том бизнес болчихсон. Одоо та нар ингээд энэ тентхийн юун дээр ингээд хандив тусламж элдв долоо юм гуугаад ингэнгүүд ингээд утас чин дуурна. Хандив энэ чи өрнүүлээд өгье. Орлогын чи 10%-ийг 15%-ийг авна шүү гэдэг. Монголчууд энийг мэддэг байхгүй юу? Хууль цагдаа шүүгэн ч гэсэн энийг тоодоггүй. Энд чи одоо бүр цаадлан зохион байгуулж идэг, тэр төлбөр мөнгөний хурааж ичиг тоолж идэг, өөрсдөө хувийг авч идэг бүр ийм усуд хүртэл байна шүү дээ. Та нар боддоо. Тэгээ яагаад ийм бузар юмнууд дээр нүдэн таг сохор явж идэг мөртлөө зүгээр нэг жижигхэн 5 мянган төгрөгийн тэгээ тэр нь цугдарсан ч юм байхгүй шүү дээ. Би тэрүүгээр нь цуглуулад байр орон сууцнд орсон ч юм байхгүй. Дөнгөж нэг ярьсан постных нь араас л хэдэн мянгаар шеэрлээд тэгээ намайг өстө одоо бүгд л үзий яццгаасан шүү дээ. Тэрний 5 мянган төгрөг дээр цуглдсан бол бас яа их одоо бас нүгэл хийж байгаа ч уртгоо нэг 5 цаастаа болчлоо. Тавьсан өдрөөс нь авахгүй л 9 тийш ширэлцсэн шүү дээ. Тэгээ өөртөө сааталтаа ингээд бүр жирийн иргэд дотроо ийм аимшигтай л өөрчид. Дээрээс нь за улс төр мөрийг бол яриад хэрэггүй шүү дээ. Тэр саваа их 80 маягыг бол яриад ирэх байхгүй. Тэгээ ийм муухай улсууд битүү нэгээрээ байж байгаад одоо энэ суглаанууд байж байна. Одоо энэ азтан шалгаруулах энэ тэр юмнууд амар байна шүү дээ. Одоо сая ингээд тэр нэг онлайн 10 хэдэн тэр бүмийн хохирогчтой тэр лөөрчтэй хүртэл барьж авч илээ шүү дээ. Тэнэг. Цогоно яасан нү? Би танд баярлаж явдаг шүү. Учир нь би тархины хүнд гэмтэл цус хуралтай байсныг мэдэхгүй олон бариач засалч дээр очисон. Тань шиг надад үннийг хэлсэн хүнийг хараагүй шүү. Хөө баярлаа. Саяхан хагалгаанаас гарсан. Сайн байна шүү дээ. Ер нь иймэрхүү одоо энэ цоогонуудтай адилхан яг ийм хүмүүс надад зөндөө ирсэн. Төрхийн саажилттай байна, олдмон саажилттай, цус харуулттай, одоо тэгээд нуруу нугасны хүнд гэмтэлтэй, эдээ бээртэй, нуруунд дээр эдээсэн барьсан тэгсэн ингэсэн маш олон улсууд надтай хандсан. Би энэ хүмүүсийн өвчин дээр одоо жишээлбэл одоо цоогоногийн одоо ингээд тархин цус хуралтай байж байгааг би мэдж байгаа мөртлөө энийг бариагаар идэхгүй гэдгийг би мэдж байгаа мөртлөө одоо ингээд энэ хүнээс мөнгө аваад цаг хугацааг нь алдаал ингээд өвчин дээр нь л өөр хийгээд исэн бол өнөөдрийн сүрэнж байхгүй шүү дээ. Би яг л бузруудтай адилхан шүү дээ. Би урд нь та бүхэнд ярьж л байсан. Одоо энэ зайсанд байж л байгаа гэдэг. Хүний нурууны өвчнийг нүгэлтийн цуг арилгана гэдэг нэг хүнээ сая 500 мянган төгрөг аваа байж идэг гэдэг. Нурууны өвчнийг нүгэлтийн цуг арилгана гэж байгаа байхгүй юу? Заслахын гэж байгаа бас. Нурууг нь барихаас гадна заслахын гэдэг хөгшөө авгаа. Энд чинь нуруу гэдэг нурууны ясыг бол нэлээд бяртай, нэлээд чадaltaй, бие хаатай хүн барьна үхээс хөгшөө авгаа барьдаг ажил биш байхгүй. Тэгээ тэрийг бас зүгээр заслаа хийгээд өнгөрчихгүй. Тэгээ бас тэрийн ч бас нуруугийн засахаас биш ахаад бас нүглийн засна гэд нэг хүнээс нэг удаа сая 500 мянган төгрөг авдаг. Тэрэн дээр очиж бариулсан 2-3 усуд над дээр ирсэн шүү дээ. Сая 500 мянга та нар боддоо. Нэг удаа шүү дээ. Тэгэд миний бариа чинь нэг удаа 40 мянга шүү дээ. Миний бариа чинь нэг удаа 40 мянга. Тэгэд сая 500 мянгаыг аавна гэд. Одоо ингээд зүгээр надаар бариа заалгасан ингээд хүн хүртэд бариа заслаа нэг удаа 100 мянга байж штт. Би бариа засал зааж өгсөн хүн та тэг боддоо багш нь болж байгаа би 40 мянгаар барьж байгаад надаар заалгасан шав нь 100 мянгаар барьж ивэл яах вэ? Тэглэн хар цагааны жоохон ялгадаг. Үнэн удлыг жоохон ялгадаг бол
хин нь хүн бэ гэдгийг бас жоохон харах байх л та. Хин нь арай жоохон хүний мөртөө, хүний нүртэй вэ гэдгийг. Нааш нь оруулж ирэх юм уу шүү. Атилаг. Тэгэхээр бид нар шудраг ясны тухай ярихад амар хэцүү байгаа зү. Одоо яг надтай төстөө ийм юу гэдгийг нурууны яс суллах суулт мөрөлт энэ шогоожилд арилгах ийм барай заслыг ер нь 100-аас доош хийж байгаа улсууд байхгүй шүү. 100 мянгаас доош хийж байгаа улсууд байхгүй. Ер нь тэрнээс дандаа дээшээ байгаа. Тэгээд тэд нар хэр ур чадвартай вэ? Хэр туршлагатай вэ? Хэр гарын эвтэй вэ? Хэр удам судартай вэ? Тодорхойгүй шүү дээ. 100 мянгаас дээш хийж байгаа шүү дээ. Би мэдэн шүү дээ тэрийг. Юу 40 мянга. 40 мянгаар зөвхөн нэг юм толгоон массаж тийм л юм хийж байгаа. 40 мянган төгрөгөөр бол. Одоо болоод барьж нарт бол 40 мянган төгрөг бол юу ч биш. 40-аар барих үгүй л гин. Тэгэд би хүний 24 нугламыг 40 мянгаар засаж байгаа шүү дээ. 24 нуглам. Хүзүүний 7. Хавиргатай сэр нурууны 12. Бэлхүүсний 5 нуглам гээд нийтдээ 24 нугламыг би 40 мянган төгрөгөөр засаж байгаа шүү дээ. Та нарт бодолтой. Тэгээ тэр нь олон жил шүү дээ. Би одоо 13 жил барьж байгаа хүн шүү дээ. Хин нь хүн шиг хүн бэ? Хин нь шудраг хүн байна? Хин нь шуламж өтгөр байна гэдгийг иймэрхүү юмнаас харчдаг шүү дээ. Зүгээр иймэрхүү юмнаас харна шүү дээ. Над дээр энергийн барай хийлгэх, мэдрэлийн сувгаа нээлгээд үр хүүхдтэй болчихсон олон жил 12 3 жилээр үр хүүхдгүй явж исэн хүнтэй суугаад 4 5 жил болоход эмнэлгээр яваад 2 3 удаа үр суулгуулад бүтлгүүдсэн тийм маш олон гэр бүлүүд өрийн зулаа үнэрлэж өрх гэртээ ад жаргалыг авчирсан шүү дээ. Би энэ тухай бүр огт ярьдаггүй шүү дээ. Огт ярьдаггүй. Бас л өөрчн төлөгч нараа дуудуулах болоо да гэдэг. Энэ хэдэн арга биш шүү дээ. Маш олон шүү дээ. Саяхан оны өмнө л надаар бариулсан нэг гэр бүлийн хоёр 16 жилийн дараа 16 жилийн дараа сая над дээр бас эмчилгээнд яваад эн чинь бас нуруу нухсны энэ ясны эмчилгээнээс гадна бас одоо би сүүлийн үед ганц нэг хүмүүс дээр бас энэ үргүүдлийн эмчилгээ бас хийж эхэлж байгаа. Үргүүдлийн эмчилгээ. Эн чинь эмнэлгээрээ яваад хагалгаанд ороод дурангийн хагалгаа тэр сувгаа нээлгүүлээд тэгээд одоо ингээд энэ тэнд бас нэг хүүхдтэй болгодог барьдаг гээд ламбуу яа занз юмнуудыг яваад бүр дуусгачаад тэгээд шилжүүлэг үр суулгуулад 2 удаа үр суулгуулад 2 удаа үр суулгахад 50 сая төгрөг болдго штэ нөхдүүдээ. Энэ чинь үр суулгуулна гэдэг маань өөрөө дангаараа бас нэг 10-аас 15 сая төгрөг байдаг. Дээрээс нь эмчилгээ тэр хэдэн сар дамжсан эмчилгээ онцлогоо энэ чи бүх юмуд нь нийлээд энэ чи талиж өгдөг байхгүй юу? Одоо жишээд нэг удаа үр суулгаад нэг 20 сая төгрөг болоод танаас гараад явна. Нэг удаа үр суулгуулахад. Эмнэлэг бол ингэж хүнийг бол зөвхөн үр тогтоохын тулд бүр төрөвчтэй мөнгө төгрөг дансыг хоосолдог штеп. Юу миний 40 мянга хөхнөд нь хөрөн зүгээр. Сүүлийн үед би энэ үргүүдлийн энэ нэг ганц нэг барайг хувь тохиролцоогоор хийж байгаа. Хувь тохиролцоогоор. Тэгээ оны өмнө бариулж исэн гэр бүл сая над руу уцтаад гайхамшигтай юм боллоо хаа. Үндэ нүдэндээ итгэж чадахгүй ингээд над руу чат хвчээл яаж одоо жирэмсэн болцсон 1 сар болж байна. 16 жилийн дараа жирэмсэн болж байгаа шүү. 3 сарын өмнө 10 сард бас над дээр бариулж ирсэн бас нэг үйлчлүүлэгч маань
Бас 7 жилийн дараа жирэмсэн боллоо. Баярлаад ханшгүй нүгээр хэлхээ аргагүй байна гэд над руу шаад бичгээ. Иймэрхүү тохиолдол над руу олон байгаа шүү. Би энийг ярьдаггүй л гэхээс. Энийг бизнес болгож цааш нь өргөжүүлдэггүй л гэхээс. Гайхамшиг яригуул надад хангалттай олон ярих сэдв байгаа. Өөрийгөө огшох, өөрийгөө мандуулах гэвэл. Өөрийгөө мандуулах сэдв бол надад олон байгаа шүү дээ. Чимээгүй л байдгийн шүү дээ би. Маш их хүмүүсийн энэ нэг асуудал дээр мөнгө олдог усуд байдаг шүү. Маш их. Ялангуяа лам. Ном уншаад хүүхдтэй болгоч гэдэг. Одоо энэ хүүхдийн асуудал өстой амар байгаа шүү дээ. Одоо та нарын энэ эмэгтэйчүүдийн эмнэлгээр одоо яг тэр хүүхдийн асуудлаар эмнэлгээр явсан хүүгнүүд бол мэдж байгаа дөө. Хэдэн зуугаараа байгаа. Яаж хүүхдтэй болох вэ гэж байгаа. Энд чинь хүүхдтэй авахуулахын зовлон байхаас гадна хүүхдтэй болохын зовлон бас байна шүү дээ. Хүүхдээрсээ болдоггүй. Өчнөө эмчилгээ хийлгээл байдаг. Ингээд гидсийн сөгөөд үцхэд ингээд дурангийн сарвинууд байж байгаа байхгүй. Дурангийн агалгааны сарвинууд, гурвалсан сарвинууд. Үүсдий додол хоёр тэр савны тэнд ингээл дуруу орцсон, доогоороо нээлттэй орцсон. Маш их хагалгаа, Мьянмагистаны хагалгаануудтай. Тэгэл нэг яаж хийж байгаад ганц хүүхэдтэй болчих гэсэн гэдэг. Энэ арга тачланд яатсан. Тэгэл янз тэнд сайн, энд сайн, тиймчхэн тэгдэг, иймчхэн яадаг гэдэг тийм төмөн газар очиод бүр хайширчсан, шантарчсан, хамаг мөнгөө барчсан. Иймчнэр жигсэн элдв долоо юм ярьсгаа сүүл дээр ингээл баахан гормон дааврын имээр шахасаар агаад одоо тэгээд хүлээ бүх юм чинь ирүүлээ сайхан байна, цэвэрхэн байна. Тийм байна, ийм байна. Эдэргээд ингээл яатсан. Бүр нөхрийнх нь бүр эсийгч тоолчихсан, өөрийнх нь өндөг эсний ч гэсэн чадамжийг үзчихсэн. Бүх юм яатсан. Баахан дааврын имээр бөмбөгдүүлчихсэн. Тийм ус зөндөө шүү дээ. Чи залуу усууч байна шүү дээ. 27-8 настай тийм усууч байна. Аль нэг 21-22 төдөө хүнтэй суучсан. Тэрнээс хойш огч ирэмслэхгүй ингээд 5-6 жил явчихсан. Бага штэ энэ чинь. Энэ чинь хүмүүс чинь иймэрхүү асуудлаа ил гаргаж ярьдаггүй л байхгүй юу? Бид нар нөгөө нэг сассан нисэн зодтолцсон үдэлцснээр ярина гэхээс энэ даалд байж идэг энэ эмзэг сэдвийг бол хүмүүс олон нийтэд зардаж ингэж ярьдаггүй штэ. Алдсан мөнгө төгрөгөөч ярихгүй. Хүмүүс чинь бас ичин зовно, бас нэг жирэмсдэггүй барьдаггүй. Манайх ч одоо ингээд хүн хүсээд байгаад хүүхдтэй болтгоо тийм уусуудыг чи айгу муухайгаар ярьдаг шүү дээ эмэгтэйчүүдий чинь. Тэр чинь тэгээд өөрөө нэг тийм үе талгаа хаачсан үр хүүхдтэй болохгүйгээ гүрийгээд байгаа юм шиг юм ярьдаг шүү дээ. Чи хүсээж болдоггүй юмуд маш их байна шүү дээ. Эрүүл мэндийн шалтгаан, удам судрын шалтгаан байж гин өөр бас нэг энэ хараал чатаг гэдэргээд яриул маш нарийн юмнууд зөндөө байгаа шүү дээ. Энд чинь бас нэг ингээд алдын юмнууд бас нөлөөлчихсөн, орчсон, биентэн шингэчихсэн юмуд байдаг. Би энэ чи ерөөсөө ярьдаггүй шүү дээ тав хүнд. Би яриуд энэ чи ачаа чим яриуд ярина шүү дээ. Энэ чи ихэнх хүмүүсд ойлгохгүй. Энэ чи ганц эрүүл мэндэд шалтгаалдаг өөр юмнууд бас байдаг байхгүй юу? Зарим тохиолдолд энэ эхнэр нөхөр хоёр биеийн хоорондоо таарахгүй бие биенийг эсрэг бие гэж хүлээж яваад бие биенээсээ ирсэн одоо энерги мэдээллийг устгаад яадаг ийм усууч байдаг шүү дээ. Сэтгэл санаа нийлээд байдаг. Сэтгэл санаа үзэл бодлон нийлээл нэг гэрт амьдрал олон жил болоод байдаг. Тэгсэн мөртлөө яг энэ физиологийн бие нь бол тэр бие биенийг эсрэг бие гэж хүлээж авдаг. Бие биенийхээ энергийг устгаж идэг. Энерги гэдэг нь одоо үр тогтоох тэр үйл явцыг устгачдаг. Ийм юмуч байдаг шүү дээ. Энэ чих нарийн зүйл байхгүй. Энийг тэр хуу хүнтэй л сайн ойлгуулж ярина үхээс. Гэхдээ хүн болгонтэй би бас иймэрхүү юм ярьдаггүй. Энэ хүлээж авах хүн байна уу, хүлээж авахгүй хүн байна уу? Дараа нь намайг бас хил аманд хийх үү?
Дараа нь эн чинь бүтлгүй, эн чинь бүх юм бүтэхгүй шүү дээ. Бүтлгүй хэрвээ ямар нэгэн миний хүч хүрэхгүй байлгүй дараа нь бас ингээд фэйсбુક дээр намын нэр хүн дээр гутаагаад энэ тэндгүү зарлаад явах хүн үү үгүй юу гэдэг. Бүх юм бүх талаас нь харна шүү дээ нэг чинь. Тэгтэл би олон айлд авч жаргал өгсөн. Олон айлд. Цаашдаа шүгэн. Энэ хөгшин ир амьд байгаа үедээ хүний сайн сайхны төлөө явсаар л байна. Би хүний мууг үзэж амьдрдаг. Олон улсад хүний мууг үзэж амьдрдаг шүү дээ. Яаж хийж байгаа л нэг ганц болтгоо хүнийг баярлуулчих гэж. Мэдээж би мөнгөөр баярлуулж чадахгүй шүү дээ. Тэгтээ надад заяагцсан тэр юмараа бас нэг ч болтгоо хүн тусалж яваал гэж. Тийм учраас би үн мөнийг нэмдэг шүү дээ. Одоо ингээд бүх юмны үн нэмэгдсэн, махны үн, бензиний үн, бүх юмны үн нэмэгдээл барайл амьдрал ах бүгдээрээ хүндрээлээ. Би ч 40 мянган төгрөгөө 50 мянган төгрөг болгож болно шүү дээ. Нэг 10 мянган төгрөг нэмчиж би тэхгүй 40 мянгараа л байна. Та нар харж л байгаа. Тийм л өндөө. Цаашдаа ер нь яг одоо нэг ойрын ганц 2 жилдээ бол нурууныхаа барайг хийх л багтаа. Гэхдээ миний бие ядарна, хүчрхээ болно. Энд ч бас дийлхэ болно шүү дээ. Тэр үед нь өвдөж чадлынхаа барайраа орондоо хин бэ гэдгийг харуулнаа. Би нэг хоёрын орондоо одоо нэг хөгийн багын чинь ном уншиж мушаал нэг хаамаагүй мэддэггүй харагддгүй нэг юмд найдаад ихгүй. Эн чинь бас ингээд энэ зөвхөн нэг санааны зоргоор яриад байгаа амлаад байгаа тийм биш байхгүй юу. Нэг санааны зоргоор би тэгнэ, би ингэн, би чадна, би тэгнэ, би тэгж ярьж байгаа юм ерөөсөө биш. Эн чинь олон жилийн хугацаанд тэр олон мянган улсад дотор туршчихсан тийм юмнуудаа би яриад байгаа байхгүй. Туршчихсан. За энэ бол болох юм байна. Ингэж хийж би чадах юм байна гэдэг. Чадах болох тэр юмнуудаа би ингээд баагаар олон түвэн зарлахгүйгээр мэдсэн юмнуудаа би яриад байгаа байхгүй юу. Тэрнээс ч одоо юу гэдгийг огт харагддаггүй сүнсчэдгөр тэнгэр бурхан янз янзын юмд найдчихсан. Тэгээд тэр өөрт үзэгддэггүй, өөрт мэдрэгддэггүй тэр зүйлээ хүнд хийн итэргээд ингээ яриа сууж байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Өөрт нь мэддэггүй юмудаа хүнд хийн гэж яриа сууж байгаасаа зөндөөд байхгүй. Хамгийн инэттэй тэр шүү дээ. Өөрт нь мэдгүй, өөрөө мэдхгүй. Одоо энэ бурхан ч байдаг юм уу? Энэ юу гэдгийг богж өтгөрч байдаг юм уу? Үг дээдсэн ч байдаг юм уу? Үүлийн өрнч байдаг юм уу? Өөрт нь ингэж мэддэггүй тэр зүйлээ хүнд хийн гэж яриа сууж байгаа усад асар их багш. Юу н ихэнх нь тийм шүү дээ. Ихэнх нь тийм байхгүй юу? Тэгээд бөөлн ихлээр нэг туу хоолойгоо өөрчлөлт нэг арх ухаад тамхитаа цагаан содио өвттэй юм шиг харагдахлаа бөөлж ин гэж ярьдаг. Тэгээд өөрийнх нь тархинд өчүүхэн нэг тэн толгойд нэг орж ирсэн юмнуудаа тэгэл үрс минь хүүхдүүд минь идэргэж байгаа хуцж идэг. Тийм багнууд байна шүү дээ. Зүгээр л ингээд нэг хачин одоо нэгэн төрлийн нилээ цаг жүжигчин багнууд л байгаа байхгүй. Нилээ сайн жүжигчин усууд л бүр цагаандаа гарсан жүжигчин нүрэ урдуур нь ингээд хаачж байгаа юм чинь тэгээд ич зовхоож болчихсон. Эхний нэг хэдэн усууд дээр хийсний дараа бүр ичгэж болчдөг байхгүй. Бүр цагаандаа гарчдаг. Хүмүүс тэгээд шүтэл мөргөөл мөнгө өгөөл ингээд ахтай бүр цагаандаа гараад ламдарч гисэн одоо тэгээд бурхан тэгж ингэж ингээд нэг буддын шашны нэр бариад нэг төв дээр ном уншаа сууж идэг. Эдгээр чинь бүр цагаандаа гарцсан, удаан цагаандаа гарцсан. Нүүрний арьсаа хуулчихсан дөөвччтэй. Нүүрний арьсаа хуулчихсан. Эднээсээ хажууд чинь би чинь бас нэг юмаа мэддэг. Надад яад нөлөөлдөг. Хизээ ирсэн. Би олон жилээр энэ тухай ярьж байгаа шүү дээ. Манайхан мэдчихэл байгаа. Энэ далд ертөнц гэж юу юм? Далд ертөнцийн юм яаж хүнд нөлөөлдөг юм? Яаж бийд орж иж суудаг юм? Яаж бусдад нөлөөлдөг? Би энэ чинь бүгдийг мэднэ. Олон жилийн хугацаанд. Одоо тэр цаг маань тэр яг тэр үйлээ хийх яг тэр ажлаа хийх тэр цаг маань ойртой л байгаа. Ярьдаггүй л байхгүй би. Нэг өдөр болгон ажилдаа очиод тэр нэг үлийн лайтай ял шиг
шийтгэж тэр ажиллаа хийгээд оройд нэг ядарсан зөвхөрсөн уур уцаартай хурж ирээд хоолоо идэл унтдаг. Орчлон ерөөсөө нэг цалингийн 5 цаасаар бодж идэг мянган усуудыг бодвол би шал өөр хүн шүү дээ. Манайхан мэдчихэл байгаа. Миний амнаас гарч байгаа үг, миний бичиж байгаа бичвэр, миний шүлэг, миний лайв. Гэхдээ тийм элбэг байна уу? Тийм хүн болгоны чаддгаар зүйл байна уу? Хүний өгөгдөл чинь цаанаас өөр байдаг шүү дээ. Юм дээр харагдаж байгаа бах. Би бусдтай адилхан ийм бузар байна уу? Ус төрлөө ч юм уу, уул урхаараа ч юм уу, хулгай зэтгэр ч юм уу. Эсвэл хүн амьтны салсны эснийг алдсан унсны шүүгээ сууж гин үү? Та бүхэн бас нэг гэгээ мэлмидээ бас тунгааж үзнэ биз. Хүн гэдэг ер нь тэгээд ер нь төрснөөс ахуудаад өөр гэсэн өгөгдөлтэй амьдрдаг шүү дээ. Та бүхний ч гэсэн өөрсдийн дотоод мөн чанар, дотоод сэтгэлийн галаа асаагасаа л би бодож байна. Олон хүмүүсийн дотор одоо ингээд өөрийнх нь дотоод байж идэг тэр сүнсийг сэрэх хийсэн, хүч чадлаа олох гэсэн юм далд хүсэл байгаа. Далд хүсэл явж идэг, над дээр ч ирж ил байсан. Би одоо ингээд миний дотор юу байгаа тэрийг олмоор байна, тэрийг танимаар байна. Тантай адилхан бас нэг одоо ингээд өвгд эцдэг ойртмоор байна. Одоо нэг тийм болоосоо гэж. Хицүүлтэй зүгээр хулгаач болох бол айгүй амархан шүү дээ. Худалч хулгаач болох бол маш амархан зүйл ахгүй, амар амархан. Худалч хулгаач бөө ч юм уу, лам ч юм уу, шидэн ч юм уу болох ч гэсэн амархан. Гэхдээ тэр шиг амархан юм байхгүй. Хувцаавал хүмүүс чинь худлаа яриа суучин. Хандаа нэг хитэн бурхны зураг өгч чинь маш амархан зүйл байхгүй. Яг үнэхэрийн цаадлын өгдөөцсөн хүч чадал тиймтэй болно бол хэцүү. Тэмээ моожгоо. Атана. Тийм биз дээ. Миний юу хийж байгаа? Тэр. Авах. Атана. Атана. За энэ хүртэл намайг сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд буруу зөвөр нь ялгаж ойлгоорой. Би одоо энэ 19-ийн байрыг ер нь яванда нэг юм жижигхэн клуб болгох юм билүү гэж би бодоолох. Их нэртэйг бас яриалах. Тэгэхэд олон жил бас хүний нуруу нухстай зовлонтой ноцолтлоо. Одоо зүгээр ингээд энийг ийм төлбөртэй клуб болгож тэн дотроо бас ингээд хүмүүст ойр зүрийн юм зааж өгөх, ярилцлага хийх. Тэгээд 7 хоногийн бас нэг тэдэн өдөр, эдэн өдөр гэдэг ийм нэг секц клубын хэмжээнд юм ярьдаг. Тэгээд над дээр ирээд тэр копигоо угаал. Тэн ч олуулаа штэ. Нэг удаа нэг ээлжиндээ бас нэг 5 хүн авчдаг. Тэгээд эдгээр нь 2 цаг мө 3 цагаар суудаг. Тэр хооронд бас одоо ингээд дотоод сэтгэлийн эрч хүчийг яадгүй, энергийг яаж сэргээдгүй, жоохон ч гэсэн надаар бас нэг барай засаа заалгуулдаг, жижиг массаж заалгуулдаг. Бас нэг ойрныхоо гэр орныхныгаа жижиг шажиг юмнуудаа бас эмчилждэг, барьдаг. Тийм сарын төлбөртэй тийм ажиллаулдаг юм билүү гэж бодоолох. Хизэнээс тэхгүй гэдгээ. Тэгээ одоо ингээд гэртээ чөлөөтэй байж байгаа, завтай чөлөөтэй байж байгаа, бас нэг ингээд ийм 70% бас нэг 10% жижиг шажиг барай засал, бас нэг өөрсдийн өвөг дээдсээс бас нэг жоохон гартай, шидтэй, юмтай тийм усуд эдгээр над дээрс ирж илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авч илүү их хөгжих, арга туршлага судлах тийм юм нээж өгдөг юм уу даа л гэж. Гэхдээ энэ чинь бас нэг гэр орондоо ч болтгоо нэг хүний толгой илждэг, хуйн шар усын тараачдаг, адглаад нэг өөр хөөгд ажицсан энерги толгойг хөдсөн тархилгыг оруулцдаг. Тийм учраас сайн л эцтэй юм чинь. Хүн гоож ийш тийшээ гүйж яхаар. Тэгээ хурж ирээд надаар тэрийгэ заалгуудаа тэр төлбөртэй мэдээж. Би ч гэсэн бас ардаа амьдралтай хүүхдүүдтэй төлбөр мөнгөтэй тийм л хүн шүү дээ.
буян хийхээр хэмжээний тэр баяжаагүй л шүү дээ. Тийм бодоод байж цаг нэршлээ тэрийгэ зарлан да. Ер нь явандаа миний энэ ажлын нэг жижиг 2 жижиг байр бол тэгээд нэг надыг таньдаг, мэддэг хүмүүс орж гардаг, холигддаг, юм хумаа ярьдаг, барьдаг тийм л газар болно. Дандаа өвчтэй зовлонтой биш. Тийм олон үеийн газар болоосоо л гэж би боддгийг. Тэгээд аднаас хоолундаач манай чи билеттэй өргөгчтэй юм чинь хоол мол хийж мэдээл. Тэгээл байждаг. Тэгэл хүмүүс орж ирээл, барайл, тэгээл яриад хөөрөөл. Тэгээд. Нэг сайхан хурж ирээд нэг юм яриад гараад явхад нэг сайхан сэтгэл сэргээд нэг би хөнгөрөө явчихлаа. Тэгээд хамгийн гол нь бас ингээд заавал барьж ноцох биш бас нэг юм яриад ингээд сэтгэлээ онгоолгоод ингээд гараа авчихсан гоё үдгий штэ. Айгуу гоё сэтгэл гоё хөнгөрдөг. Би хүнд муу юм хэлэхгүй штэ энэ чинь. Та хүн олон жил миний лайвыг үзэж байгаа. Тэгээ хүний амьдралын тэр гаргалгаагүй яж байгаа тэр гарцсан марцсан одоо юу гэдэг хүмүүсийн хоорондын харилцаа энэ чинь заавал авгаа нөхрийн харилцаа биш штэ. Аав ээжийн харилцаа, ах トゥ нарын харилцаа, хадам хүргэн бэрүүдийн харилцаа тэр маш олон харилцаа тэр хүнд ярьж чаддаггүй зовлон зүдгүүрээ тэр сайхан нэг нөгөө сайхан халуун цайны араас копины араас сайхан ярьж сууж агаад тэгээ гараа явчихдаг. Гэхдээ тэгээ мэдээж эн чинь бас нэг сэтгэлээрээ бас нэг 5 цаас өгчдөг. Сайхан ярилцлаа гэдэг. Эн чинь нэг талын сэтгэл зүйн зөвлөгөө аахгүй юу? Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэлийн сэргээш. Сэтгэлийн сэргээш шүү дээ. Тэгээ бас миний энэ мэдлэг энэ олон жилийн энэ хурааж хуримтлуулсан мэдлэг туршлага энэ мэдрэмжийг бас өөртөө шингээгээд энээс авч явах хэрэгтэй шүү дээ. Энд ч одоо тэгээ гайт явж нэг өдөр би үхээд өгвөл тэгээд фэйсбүүк дээр байж байгаа хитэн бичлэгээс өөр юм үлдэхгүй шүү дээ. Намайг амин тахаа үе дээр надаас ч гэсэн жоох юм байдаг бас мэдээ сурж авах хэрэгтэй шүү дээ. Бид энэ амьдралын олон өдрүүдийг ямар хийцгүрж өнгөрөөдөг вүлээ. Ямар хийцгүрж, ямар хэрэгтэй хэрэггүй тиймийг дэмий болоо хар мэдээ уншиж өнгөрүүлдэг вүлээ. Өөртөө ч гэсэн жоох юм суулгаж авах хэрэгтэй байхгүй. Жоохон ч гэсэн юм суулгаж өөрийгөө гоё ингэж дотроос нь ариусгаж магадгүй та тэгээд хизээ нэгэн цагт бас нэг ингэж давтай юмыг хардаг, мэдэрдэг. Тэрнийхээ нөлөөллөөр бас эргэн тойрныхоо өөрийнхөө амьдралаас гадна эргэн тойрныхоо усуудыг бас өөдөн татдаг. Тийм болчих юм билүү. Тийм бол сайн л биш үү? Энэ амьдралд энэ хорвоод ирсэн хэрэгэ бүтээн шүү дээ. Бид нар энэ хорвоо зүгээр хэрүүл хийж ходоодоо тижих гэж ирээгүй шүү дээ. Хүн гэдгийн гайхамшигыг одоо жоохон ч гэсэн мэдрэх хэрэгтэй шүү дээ. Бид одоо энэ хорвоод одоо зүгээр нэг үржилд ороод нэг хэдэн хүүхэдтэй болох хэрүүл хийх ходоодод үрэх гэж ирсэн юм шиг л байна шүү дээ. Одоо адгууснаас ямар ялгаа байна аа? Адгуус амтлан тийм байгаа шүү дээ. Энд чинь зүгээр нэг ирээл нэг үр төлөө үлдэх хоолунд идэх. Хүн гэдэг чинь гайхамшигтай амьд шүү дээ. Хүн гэдэг гайхалтай амьд шүү дээ.